Өнөөдрийн дугаарт дэлхийг сүрүүлж магадгүй астероид, ангараг гариг дээрх сүүлчийн нислэг, бархас бадийн дагуулаас шинэ амьдралыг олохоор ниссэн хөлөг, нарны аймгийн 9 дахь гариг, наранд анх удаа хүрсэн хөлөг, мөн Монгол нэрээр нэрлэгдсэн сансрын биетийн тухай сонирхолтой мэдээллүүд бэлтлээ. Тэгэхээр өнгөрсөн 2024 онд сансар судлалд ямар гол үйл явдлууд болсон бэ? Сүүлийн өдрүүдэд нэлээд олонний анхаарлыг татж шуугилаад байгаа зүйл бол YR4 астероидыг дэлхийдээ мөргөлж магадгүй гэсэн мэдээллүүд гарах болсон. Түүнийг дөнгөж он гарахын өмнө 12 сарын 28-нд анх илрүүлсэн. 40-90 м хэмжээтэй энэ жижигхэн биет яагаад хүмүүсийн анхаарлыг тэгж их татах болов? Энэ бол түүнийг дэлхийдээ ойролцоо явж өнгөрөх үед авсан зураг. 12 сарын 26-нд астероид дэлхийгээс 828 мянган км-ийн зайтай өнгөрчээ. Бас ирээдүйд ч биднийг онож магадгүй. Гэхдээ түүний дэлхийдээ мөргөлдөх магадлал нь өөрчлөгдөд байгаа. 12 сарын 22-нд магадлал 26 мянгад 1 байсан бол 1 сарын 26-нд 1.2%, 31-нд 1.6, 2 сарын 5-нд 1.8, 18-нд 3.1% болж өссөн ч 19-нд 1.5%, 20-нд 0.3% гэх мэтээр мөргөлдөх магадлал буураад байгаа. Тэгвэл бид санаа зовох ёстой юу? Тэгэхээр энэ астероид 2032 онд дэлхийг мөргөнө гэдэг яриа гараад байгаа. Гэхдээ одоогоор NASA-гийн тооцоолж байгаагаар нөлөөллийн магадлал 0.3% байгаа. Энэ бол тэр биднийг онохгүй өнгөрөх 99.7% байгаа гэсэн үг. Ер нь бол онохгүй гэж ойлгож болно. Гэхдээ илүү баталгаатай мэдээлэлтэй байхын тулд Джеймс Веб сансрын дурангаар 3-5 сарын хооронд түүнийг ажиглахаар болсон. Учир нь 5 сар гэхэд астероид нарны цаагаар орох учир харагдахгүй болно. Харин 2028 онд дахин ажиглаж болох юм. Тиймээс цаашид ч гэсэн ажиглалтаа үргэлжлүүлэх учраас мөргөлдөх магадлал бүр байхгүй болж ч магадгүй. Яг одоогийн мэдээлэлд үндэслэн тооцоолол ямар байгааг харцгаая. Энд дараах 7 жилийн хугацаанд астероид хэрхэн хөдлөхийг харуулж байна. Харин 2032 онд дэлхий рүү харьцангуй ойртож ирэх бөгөөд 2032 оны 12 сарын 22-нд дэлхийд хамгийн ойртож ирэх юм. Гэхдээ арай томруулж харвал мөргөлдөх магадлал бараг байхгүй. Дэлхий сар 2-ын хоорондоор зөрж өнгөрөхөөр харагдаж байна. Дэлхийдээ ийм ойрхон өнгөрдөг ч гэсэн энэ астероидыг урд нь ерөөсөө олж ажиглаагүй. Учир нь одоогийн технологиор 40-90 м хэмжээтэй солирыг хол зайнаас олж илрүүлэхэд тун хэцүү байдаг. Ихэвчлэн 100-аас дээш метрийн урттай биетүүдийг олж тогтоодог бөгөөд дэлхийдээ ойрхон зөрж өнгөрдөг ийм астероидууд 20 гаруй мянга байдаг гин. Тэгвэл хэрвээ энэ астероид дэлхийг мөргвөл юу болох вэ? Бид санаа зовох ёстой юу? Хэдийгээр 40-90 м гэхээр жижиг сонсогдож байгаа ч үнэхээр дэлхийдээ мөргөлдвөл харьцангуй их аюултай. 1908 онд Оросын Тунгускай голын орчимд 50-60 м хэмжээтэй солир агаар мандалд 30-аас 50 мегатонн хүчтэйгээр дэлбэрч 2000 гаруй км2 талбайн оймоод сүрсэн байдаг. Харин YR4 астероид газарт унвал маш том тоогоог үүсгэх бөгөөд Хирошимагийн бөмбөгнөөс дор хаяж 100 дахин хүчтэй дэлбэрэх юм. Тиймээс хэдийгээр астероид дэлхийг сүрүүлж чадахгүй ч орон нутгийн хэмжээнд эсвэл томоохон хотыг юучгүй сүрүүлэх чадвартай. Хэрвээ үнэхээр дэлхийг мөргөх бол Номхон далай, Өмнөд Африк, Арабын тэнгис эсвэл Өмнөд Азид унах магадлалтай. Бид 2013 онд 18 м-ийн диаметртэй солир Оросын Челябинскийн тэнгэрт 30 орчим км өндөрт тесэрч олон байшин барилгын цонх хагарч хэдэн зуун хүн шархацсан тухай сонсч байсан. Тиймээс YR4 шиг ийм хэмжээтэй астероид гадарга дээр унахаас өмнө дэлхийн агаар мандалтай мөргөлдсөний улмаас 10 орчим км өндөрт тесрэх болно. Үүний улмаас үүссэн тесрэлтийн долгио нь нэлээд хүчтэй мэдрэгдэнэ. Ер нь жижиг хэмжээний солируд дэлхийд өдөр бүр унаж байдаг бөгөөд ихэнх нь агаар мандал шатаад үгүй болчихдог. Үүнийг бид од харвах гэж нэрлэдэг. Нөгөө тэгүр 2022 онд Дарт хэмээх хөлгөөр 160 м хэмжээтэй Диморфос гэдэг астероидыг мөргөж түүний чиглэлийг өөрчилж чадсан туршилтыг бид амжилттай хийсэн. Тиймээс хэрв YR4 дэлхийг чиглэн ирвэл бид түүний чиглэлийг өөрчилж чадах үс технологитой болсон учраас бидэнд төдийлөн аюул учруулж чадахгүй гэж бодож байна. Харин астероид сарыг мөргөх юм бол бид гайхалтай сонирхолтой зүйлийн гэрч болох бөгөөд дэлхийд ямар ч нөлөөлөл хохирол учрахгүй. Гэхдээ дахиад хэлье, энэ астероид дэлхийг онох магадлал маш бага гэдгийг санаарай. Ангараг гаригийн доорх ус. 2024 оны бас нэг гайхалтай мэдээ бидний хөрш ангараг гаригаас ирсэн. 2018 онд NASA-гаас InSight нэртэй ангараг гариг дээр газардагчийг илгээсэн. Тус хөлөг ангараг дээр амжилттай газардаж, гаригийн газар хөдлөлтийн судалгаа, геодез, гүний судалгаа хийх зорилготой. Түүний илгээсэн хамгийн гайхалтай мэдээ бол ангаргийн гадаргаас 11-20 км-ийн гүнд шингэн устай далай байдаг гэсэн дүгнэлт байлаа. Бид өмнө нь ангаргийн гадарга дээр мөс байдаг тухай сонсч байсан. Харин энэ дүгнэлтээр бол ангаргийн гадаргууд орох далайн ус дэлхийхээс ч их буюу дэлхийг 1-2 км гүн усаар бүрхэж чадна гэж тооцоолсон байна.
Энэ гариг үргэлж хурай, тоос шороотой байгаагүй. Хизээ нэгэн цагт улаан нүдэн гаригийн гадаргуу шингэн усаар бүрхэгдсэн илүү дулаан уур амьсгалтай байсан бөгөөд гадаргуу дээр далай тэнгисээр дүүрэн байсан байж магадгүй. Харин гариг соронзон оронгоо ягад ч малдснаас болж нарны салхинд өртөж дулаанаа хадгалах чадваргүй болж агаар мандал нь нэмгэрсэн. Агаар мандал нь нэмгэрч гадарга дээрх ус сансарт ууршиж хүлэмжийн хий багасах тусам хүйтэн болсноор шингэн ус нь хөлдөж гадаргын доор нуугдан мөнх цэвдэг болон хувирсан байж магадгүй. Тиймээс энэхүү нуугдмал усны байршлыг тогтоохын тулд энэ сайт газардагчийн мэдээллүүдийг цуглуулжээ. Улмаар эрдэмтэд 1300 гаруй газар хөдлөлтийг хэмжиж дэлхий дээр ажилтгтай ижил математик загварчлал ашиглан тооцоосны дүнд ангаргийн гадарга дор маш их хэмжээний шингэн ус байгаа гэсэн дүгнэлтэд хүржээ. Хэдийгээр шингэн ус байгаа газарт амьдрал заавал үүснэ гэсэн баталгаа байхгүй ч ангараг дээр өмнө нь хизээ нэгэн цагт эсвэл газар доорх усанд одоо ч амьдралын хэлбэр байж болох магадлал нэмэгдээд байгаа юм. Тиймээс бид ангарагыг хүйтэн, хурай, амьдралгүй гэд тоохоо болж байсан ангарагаас амьдралын хэлбэрийг олж болох дахин нэг найдвар төрөөд байна. Амьдрал байж болох шинэ гариг. Биднээс ердөө 137 гэрлийн жилийн зайд оршдог тоо 715 гэдэг эм ангиллын улаан одоод байдаг. Гадаргын температур нь нэмэх 2100 орчим градус. Хэмжээний хувьд манай нарны 4.1-тэй тэнцэх хэмжээтэйж 6.6 тэрбум жилийн настай ажээ. Харин түүнийг тойрон эргэдэг тоо 715b гэдэг гариг дэлхийгээс 55%-аар том, 3 дахин хүнд маастай 19 өдөрт их одоо нэг бүтэн тойрон эргэдэг. Энэ гаригийг 2023 онд анх нээсэн бөгөөд түүнийг супер дэлхий гэж нэрлэдэг байгаа. Тэгвэл энэ гариг дээр амьдрал бий юу? Habitable zone буюу амьдралд итгэх боломжтой бүс гэдэг нь гариг дээр шингэн устай, дулаан уур амьсгалтай нөхцөлийг хэлдэг. Энэ гариг нь их одноосоо ердөө 12 сая км-ийн зайтай байдаг боловч одны хэмжээ дулаан нь бага учраас гариг дээр амьдрал үүсэх боломжтой гэж үзэж байгаа. Улаан одод манай нар шиг оддоос урт насалдаг учраас энэ гариг дээр амьдрал үүсэх хангалттай хугацаа өнгөрсөн гэсэн үг. Джеймс Веб сансрын дурангаар энэ гариг дээрх агаар мандал ямар хийнүүдээс тогтдог болохыг тодорхойлж болно. Харин бидний одоогийн технологиор гадаргын усыг шууд харж чадахгүй ч гэсэн агаар мандалдах усны урыг илрүүлж болдог гэжээ. Бид одоогоор өөр одны системийн 7400 гаруй гаригийг олж илрүүлээд байна. Бидний шинэ хөрш. Эрдэмтэд хэдэн жилийн турш хайсны эцэст биднээс 6 гэрлийн жилийн зайд Бернард хэмээх одны эргэн тойронд нэгэн одоо гариг байгааг илрүүлжээ. Бернард B нэртэй энэ гариг сугар гаригийн хагастай тэнцгээр жижиг хэмжээтэй. Өөр одны системээс олж илрүүлсэн хамгийн жижиг гариг. Бернардын одны орд бидэнтэй харьцангуй ойр оршдог. Гэрэлтэлт багтай, сэрүүн температуртай болохоор энгийн дурангаар ажиглахад хэцүү. Гэсэн хэдий ч тогтвортой хөдөлгөөнтэй болохоор ажиглахад илүү амархан төдийгүй дагуул гаригуудыг нь олж илрүүлэхэд хялбар байдаг. Энэ од нь ямар нэг таталцлын нөлөөгөөр бага зэргийн ганхах хөдөлгөөн хийж байжээ. Энэ нь түүнийг ямар нэг гариг тойрон эргэж буйг илтгэж байгаа юм. Тус гариг одноосоо ердөө 3.3 сая км-ийн зайд оршдог учраас 3.1 хоногт л одоо нэг бүтэн тойрдог. Энэ гариг жижиг хэмжээтэй, одондоо ойрхон байгаа болохоор чулуурхаг гариг байх магадлалтай. Гэхдээ гаригийн гадаргуу ойролцоогоор нэмэх 127 градус халуун учраас бидний мэдэх амьдрал байх бараг боломжгүй. Бернард шиг бүдэг жижигхэн одыг тойрон эргэж байгаа гаригийг олж илрүүлснээр бидний өөр гаригуудыг өөр амьдралыг олж илрүүлэх ажил нэг шатаар ахиж байгаа гэж хэлж болно. Супернова тесрэлт ба гэрлийн мөрөөлт. Джеймс Веб сансрын дуран нэгэн гайхалтай зургийг авчээ. Өмнө нь Хабблийн дуран аваад илэрдэггүй байсан эдгээр нууцлаг цэгүүдийг олж харлаа. Супернова гэдэг бол шатаах түлшээ барж дуусаад дэлбэрч буй од гэдгийг та бүхэн мэднэ. Энэ зурган дээр 3 супернова тесрэлт харагдаж байна. G165 хэмээх оддын бөөгнөрлийн маш их таталцлын улмаас гэрлийг мөрөлгөж 3 өөр газарт харагдуулж байгаа хэрэг. Ухтаа ганцлт тесрэлт болсон боловч таталцлын хүч гэрлийг ямар гайхалтайгаар нугалж мөрөлгөж чаддгийг бид эндээс маш тодор харж байна. Бид үүнийг хар нүхний хуйлрлын дискний цаатал наашаа нугарч харагддаг тухай өмнөх дугаарт ярьж байсан. Энэхүү аврах дэлбэрэлт нь биднээс 3.6 тэрбум гэрлийн жилийн зайд болсон бөгөөд А1 зэрэглэлийн тесрэлт гэж нэрлэдэг. Супернова тесрэлт нь одоо орон судлаачдын хувьд оддын үүсэл, орчлон ертөнцийн зайг нарийн хэмжих боломжийг олгодог байна. Беннугийн бэлэг. 2024 онд одоо орончид манай нарны аймгаар хэдэн тэрбум жилийн турш хэрэн хэсүүжилж байгаа Бенну хэмээх астероидоос цуглуулсан дээжийг шинжилж үзснээр зарим гайхалтай зүйлийг олж илрүүлжээ. Энэ астероид нь 480 м урттай бөгөөд эртний Египтийн домогт гардаг үлгэрийн шувууны нэрээр нэрлэгджээ. Астероид нарны аймагтай жил буюу 4.6 тэрбум жилийн настай.
Нэг ёсондоо бол бид түүнийг судалснаар цаг хугацаагаараа илж Нарны аймгийн үүслийн ихэнх үед шууд очиж байна гэсэн үг. Энд ээжнээс маш баялаг эрдэс бодис олдсон бөгөөд шингэн усны улмаас өөрчлөгдсөнийг илтгэх шинж тэмдэг илэрсэн. Энэ усны зарим хэсэг нь ууршиж, давс үлдээсэн нь энэ астероид нэгэн цагт дулаан, устай орчин байжээ. Судлаачдын тооцоолсноор Бенну анх 9.6 км эсвэл түүнээс ч том хэмжээтэй байсан бол л та. Өөр нэг чухал зүйл бол түүний дээжнээс фосфат илрүүлсэн явдал. Фосфат гэдэг нь фосфор агуулсан химийн нэгдэл бөгөөд биологийн, ялангуяа амьд амьтдын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай бодис юм. Үүнтэй адилхан нэгдлийг Санжир гаригийн дагуу Энцеладусын мөсөн цардсны доорх шингэн далайгаас олох боломжтой гин. Хэрв тийм бол Бенну эртний далайн ертөнцийн хилтерхий байж болох юм. Үүнээс гадна түүний их биед амин хүчил зэрэг органик нэгдлүүд агуулгадж байсан бөгөөд амин хүчил бол амьдралын хамгийн чухал хэсгүүдийн нэг гэж үздэг. Мөн судлаачид урацил, тэмийн гэх мэт ДНХ-гийн гол бүрэлдэхүүн хэсгүүд байгааг олж тогтоосон. Хачирхалтай нэгдгээр органик нэгдлүүдийн зарим нь астероидуудаар дамжин дэлхийд ирэхээс өмнө сансар хотторгойд үүссэн байж магадгүй гэж үзээд байгаа. Хэрвээ энэ бүхэн хөдөлшгүй батлагдвал бид дэлхийд үүссэн биш, сансар хотторгойн хаа нэгтээс астероидаар дамжин нисэж ирсэн байж магадгүй. Үнэхээр хачирхалтай биш гэж үү? Алдарт эрдэмтэн Карл Саган нэгэн удаа бид бол оддын үлдэгдлээр бүтээгдсэн гэж хэлсэн байдаг. 2020 онд НАСА-гаас Perseverance хэмээх ангарганаа явагчийг хөөргсөн. Өнөөх хүртэл 4 жил гаруй өөрийн ажлаа маш сайн хийж, гайхалтай зургуудыг бидэнд илгээсэн хэвээр. Харин түүнтэй хамт нэгэн бяцхан найз байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. 121 см өргөн, 50 см өндөртэй Ingenuity хэмээх бяцхан нисдэг хөлөг. Тэр бол хүн төрөлхтний гараар бүтээгдсэн, өөр гаригийн агаар мандалд хөөрсөн анхны хөлөг юм. 3 жил гаруйн хугацаанд нийтдээ 72 удаагийн нислэг хийж, ангараг гаригийн агаар мандалд 2 цаг 8 минут нисэж 17 км замыг туулсан. Харамсалтай нь 2024 оны 1-р сард хөлөг сүүлчийн нислэгээ хийгээд буух үедээ сенсний эрен гэмтснээс хойш дахин агаарт хөөрөөгүй. Түүний хугарсан эрен 15 метрийн зайтай элсэн дээр хэвтэж байжээ. Харин Perseverance-ийн хувьд нийт 31 км аялж ангараг гаригийн галтуул, хөрс, салхи, чулуулгийн бүтцүүдийн талаар маш олон мэдээлэл өгч, эрт дээр үед гадаргуу дээр ус байсан эсэх, цаашлаад амьдрал байсан эсхийг ирээдүйд бид очиж амьдрах боломжтой эсхийг мэдэх гол зорилготой билээ. Харин дараагийн үйл явдал миний хувьд хамгийн их сэтгэл хөдлөж, итгэл найдвар тавьж байгаа төслүүд юм. Энэ бол Европа Клипер болон Juicy хөлгүүд. Бархасбет гаригийн Callisto, Ganymede Европа дагуулуудыг тойрог замаар тойрч, эдгээр дагуулуудын хөлдөө мөсөн гадаргын доор байгаа шингэн устай далайд амьдрал байгаа эсхийг судлах зорилгоор 2023 оны 4-р сард Европын сансрын агентлагаас Juicy нэртэй хөлгийг хөөргсөн. Бархасбет хүртэл хамгийн багадаа 600 сая км учраас маш урт хугацааны аялал хийх болно. Ингэхдээ эхлээд 2025 онд сугар гаригийн 26-29 онуудад дэлхийн таталцлын хүчийг ашиглан хурдаа нэмсээр 2031 онд Бархасбетид хүрэх бөгөөд энэ үедээ тэр бараг 6 тэрбум км аялсан байх болно. Яагаад зүгээр шулуун нисчгэж болохгүй гэж тэгвэл хугацаа очих юм биш үү? Дэлхий дээр хоёр зүйлийн хоорондох хамгийн ойрхон зай нь шулуун шугам. Харин сансарт шулуун яваад очино гэж байхгүй. Бархасбет болон дэлхий хоёулаа өөрөөр хурдаар хөдөлж байгаа. Тиймээс Бархасбет хүртэл шууд шулуун шугамаар очихын тулд маш их түвш хэрэг болно. Харин хөлөг тийм хэмжээний түвшийг агуулах боломжгүй учраас дэлхий болон сугар гаригийн татах хүчийг ашиглан дүүгүрдэх аргаар хурдаа нэмэх нь ашигтай байдаг. Гэхдээ бүхэл бүтэн 8 жилийн турш явж байж л тэнд хүрнэ. Тэгэхээр сансрын аялал тийм ч амархан байдаггүй. Маш их тооцоолол шаардсан ажил байдаг ажээ. Juicy хөлөг шинжлэх ухааны хэмжигч 10 төхөөрөмжөөр тоноглогдсон. Бараг 6 тонн орчим жинтэй бөгөөд сансрын хатуу ширүүн уур амьсгал, цацраг туяанаас хамгаалах тусгай материалаар тоноглогдсон. Энэ хөлөг Бархасбетийн дагуулуудын гадаргадор орших, амьдралыг илрүүлж чадахгүй ч дулааны их үүсвэр, шингэн ус, органик материал байгаа эсхийг олж мэдэх нь түүний гол ажил юм. Хөлгийн даалгавар 2034 онд дуусна. Тэгвэл өнгөрсөн оны 10 сарын 14-нд НАСА-гаас Europa Clipper нэртэй хөлгийг Juicy-гийн араас хөөргсөн. 6 тонн гаруй жинтэй, нийт урт нь 30 м, их бие нь 6 м хэмжээтэй. Өнөө хүртэл өөр гаригуудыг судлахаар илгээсэн хамгийн том төхөөрөмж юм. Хөлөг 7 жил аялж 2030 онд зорьсон газартаа хүрч Бархасбетийн дагуулуудыг судлах зорилготой боловч гол зорилго нь Европа дагуулын мөсөнд орох шингэн ус эсвэл амьдралын хэлбэр байгаа эсхийг олж тогтоох юм. Европа бол Нарны аймгийн 6 дахь том сар юм. Радиусаараа 1500 орчим километр. Татах хүч нь дэлхийн татах хүчний 13%-тай тэнцэнэ. Маш нэмгэн агаар мандалтай учраас гадаргын температур хасах 160, харин туйл орчимдоо хасах 200 градус Цельсиус хүйтэн. Цахиурлаг чулуулагаас бүрдсэн төмөр,
магадгүй никель цөмтэй. Хүчил төрөгчөөс бүрдсэн нимгэн агаар мандалтай. Гэхдээ гаригийн гадарх бүхэлдээ мөсөөр хужигдсан байдаг. Энэ хужлаг 20-30 км зузаан гэж тооцоолжээ. Товчоор хэлбэл тас хөлдөө мөсөн бөмбөлөг. Гадарх дээрх энэх мөсний дор маш их ус байгааг илрүүлжээ. Хэдийгээр дэлхийтэй харьцуулахад жижигхэн гариг боловч дэлхий дээрхээс 3 дахин их устай. Сонирхолтой нь бархас бодийн асар хүчтэй татах хүч нь мөсөнд орох далайн түрлэгийг бий болгож байдаг учраас Европагийн мөсөнд орох ус дэлхийхтэй ижил давстай ус байх магадaltaй гин. Тиймээс Европагийн нэг тал нь нөгөө талаас илүү татагддаг учраас тодорхой хэмжээгээр агшиж сунаж байдаг. Энэ үзэгдэл дагуулын дотоод цөмийг их хэмжээгээр халаадаг учраас ус шингээ хэлбэрт оршсоор байдаг байж болох юм. Иймд гадаргуу дээр хагарал үүсэж даралтан шихус ус гадаргын анд савар гейзер болон оргилж байдаг. Эдгээр гейзерүүд нь 200 орчим километрийн өндөрт цацагддаг байна. Мөн гадарх дээрх нарийн урт судлууд нь дагуулын агшиж сунж байгаатай холбоотойгоор үүссэн байж болох юм. Тэгвэл амьдралын их булаг болсон нарнаас хэтэрхий холзаад орших хөлдөө мөсөн дор амьдрал үүсэх боломжтой юу? Европа дээр амьдрал байгаа эсхийг тойрог замаас илрүүлэхэд хэзүүч нэг арга бий. Юу гэвэл клипа хөлөг дээш цацагдсан усан гейзерүүдийн гадарх дээрх уул мөрийг хааж олоод түүнээс дээж авч шинжлээд амьд организм байгаа үгийг судлах төлөвлөгөөтэй байгаа юм. Хэрвээ энэ төсөл амжилттай болвол мөсийг олон километр өрөмдөхгүйгээр далайн усанд юу байгааг мэдэж болох юм. Хамгийн гол асуудал бол Европа бархас бед гаригийн хамгийн хорт цацрагт байны бүсэд оршдог. Соронзон орноор дамжин ирсэн цэнэгт бөмбөс нь компьютер болон бусад электрон хэрэгслийг эвдэлж магадгүй. Тиймээс хөлөг Европаг тойрч нисэхдээ аль болох бага хугацаанд их мэдээлэл цуглуулахыг оролдох болно. Эхний мэдээнүүд 2031 оноос ирэх бөгөөд бид орчлон ертөнцийн ганцаараа юу? Эсвэл амьдрал ертөнцийн хаасаагүй тархан оршдгоо гэсэн асуултанд хариулт олох цаг тун ойрхон байна. Хүн төрлөختөн сансрын удмыг судлах алтан эрен үед амьдарч байгаа гэж би боддог. Тиймээс одоо эдгээр төслүүд амжилттай болж гайхалтай үр дүнг танилцуулна гэж найдаж байгаа. Бидэнд одоо 6 жил хүлээх үлдлээ. Харин одоо хамгийн хөөрхөн мэдээ. Монгол нэрээр нэрлэгдсэн од бас гариг байдгийг мэдхүү. HAT-P21 гэдэг G ангиллалын од биднээс 927 гэрлийн жилийн зайд оршдог. Манай нарнаас 10 орчим хувиар том. Энэ одны нэр нь Мазалай. 2010 онд анх нээж илрүүлсэн. Харин 2011 онд тус одыг тойрон иргэдэг гариг байгааг илрүүлсэн. Энэ гариг нь бархас байдаас 10 хувиар том. Аврагхийн гариг бөгөөд өөрийнх одоо 4 өдөрт нэг бүтэн тойрдог. Одноосоо харьцангуй ойрхон буюу 7 сая км-ийн зайд оршдог учраас гадарга нь аимшигтай халуун буюу 1000 орчим градус Цельс. Тэгвэл энэ гаригийн нэр нь юу гэж 2019 онд түүнд Бамбруш гэдэг нэр өгчээ. Их од нь Мазалай, харин дагуул гариг нь Бамбруш. Хөөрхөн байгаа биз? Ямар тач бид сарны 9000 гаруй тогооны нэрэнд Монгол нэрээр багтааж чадаагүй ч гэсэн бүхэл бүтэн од бас гаригийн нэртэй байдгийм байна. Нарны аймаг 9 гаригтай байж магадгүй. Манай Нарны аймгаас алс хязгаарт Далаван гаригийн тойрог замын цаана сансрын объектууд нэгэн нууцлаг биеийг тойрон эргэлдэж байгаа тухай таамаглалууд гарч ирсэн. Эрдэмтэд үүнийг бидний мэдэхгүй шинэ гариг тэр дундаа маш том гариг байж магадгүй гэж үзсэн. Энэ гаригийн тухай яриа 2016 оноос гарсан бөгөөд зарим эрдэмтэд манай нарны таталцлын нөлөөнд автсан Rogue Planet буюу тэнүүлч гариг байх гэж таамагласан бол зарим хүмүүс бусад гаригуудын адил хий тоосонцроос үүссэн гариг байх гэж бодож байгаа. Хэрв энэ гариг үнэхээр байгаа бол дэлхийгээс 10 дахин хүнд маастай, 2-4 дахин том хэмжээтэй, нарыг 400-800 одон орны нэгжийн зайд тойрдог байх гэж тооцоолсон. Дэлхийгээс нар хүртэлх зайг нэг одон орны нэгж гэж үздэг. Тэгэхээр энэ гариг дор хаяж 6 тэрбум км-ийн зайд байж таарах нь. Тиймээс нарыг нэг бүтэн тойрохын тулд 10-аас 20 мянган жил зарцуулах болно. Одон орон судлаачид түүнийг олж илрүүлэхийн тулд хүчрхэг телескоп, дэвшилтэт компьютеруудыг ашиглан ямар нэг баттай сэжвэр хайсан бөгөөд нэг жилийн турш математикийн тэгштгэлүүдийг бодож нарийн төвөгтэй симуляцийг ажиллуулсны эцэст Нарны аймгийн 9 дахь гариг үнэхээр байж болох юм гэсэн дүгнэлтэд хүрчээ. Бид өөр Нарны аймгийн гаригуудыг илрүүлж чаддаг хэрнээ яагаад Нарны аймгийн гаригийг илрүүлж чадахгүй байгаа юм бэ? Нэгдүгээрт бид өөр одны системийг илрүүлэхдээ дайран өнгөрөх арга буюу тухайн од болон дэлхий хоёрын хооронд ямар нэг бит дайран өнгөрөх үедээ одны гэрлийг халахлах үед их гэрлийн өөрчлөлтийг бүртгэснээр гариг илрүүлдэг. Харин манай Нарны аймгийн хувьд гаднаас нь л харахгүй бол алс холын гаригийг илрүүлэхэд тун хэцүү байдаг. Хоёрдугаарт 9 дахь гариг нарнаас хэд хол орших тул нарны гэрэл бараг очдоггүй. Тиймээс дэлхийгээс дурангаар илрүүлэхэд хэцүү болдог. Гуравдугаарт 9 дахь гаригийн тойрог зам 100 тойрог хэлбэртэй байж магадгүй. Тиймээс хэрв одоо биднээс хамгийн хол зайдаа байгаа бол одоогийн технологиор илрүүлэх боломжгүй. Наранд ойртож иртлээ дахиад хэдэн мянган жил болно.
хүн төрөлхтний илгээсэн хамгийн хол аялж буй Voyager-ны хөлөг хүртэл түүнээс хэдэн 10 тэрбум километрийн зайд байгаа. Тиймээс түүнийг дуран аваагаар биш, тооцооллын аргаар олж илрүүлэхээс өөр аргагүй байгаа юм. Өнгөрсөн онд бид бас нэгэн шинэ хар нүхийг олж нээсэн. Gaia BH3. Биднээс 1926 гэрлийн жилийн зайд Aquila хэмээх одны ордонд оршдог. Одоогоор бидэнд хамгийн ойр байгаа хоёр дахь хар нүхээр бүртгэгдсэн. Энэ хар нүх маш эртний буюу 13 тэрбум жилийн өмнө үүссэн байх магадлалтай. Энэ хар нүхийг шууд илрүүлэх боломжгүй ба хоёртын систем буюу аваргууд болон хар нүх бие биенээ тойрон эргэдэг гэсэн үг юм. 11 жилийн турш одны хөдөлгөөнийг ажилласны дараа энэ хар нүхийг нарнаас 33 дахин их мастай гэж тооцоолжээ. Сонирхолтой нь энэ одны хар нүхийг тойрох тойрог зам нь маш урт байгаа болохоор энэ хар нүх хэрхэн үүссэн тухай бидний мэддгээс өөр зүйл байгаа бололтой. Эсвэл магадгүй энэ од нэг биш хоёр хар нүхийг тойрон эргэдэг байж болно. Хэрв тийм бол бид урд өмнө харж байгаагүй хачирхалтай гурвалсан системийг олж нээсэн гэсэн үг юм. Ингээд хамгийн сүүлд өнгөрсөн жилд дэлхийн өнцөг булан бүрт тэрч байтугай Монгол төртөл харагдсан туйлын туяа яагаад харагдах болсон шалтгааныг тодруулъя. Нар бол гоо үзэсгэлэнтэй, дулаахан, авраг найз. Гэхдээ найз маань ойрын үед жаахан муухай ажиллах болсон. Эхлээд хэдүүлээ нар гэдэг маань яг юу болохыг эргээд нэг санацгаая. Нар одоогоос 4.6 тэрбум жилийн өмнө үүссэн G ангиллын жижиг өвтөр од. Хэдийгээр жижиг од гэж байгаач 333 мянган дэлхийг нийлүүлсэнтэй тэнцэх мастай юм л да. 73% нь ус төрөгч, 25% нь гели, үлдсэн 2% нь бусад бодис. Үндсэндээ бол асар том плазмон бөмбөлөг. Төв хэсэгтээ 25 сая орчим градус бол гадаргуу дээрээ 5500 градус халуун. Цөмдөө маш их даралттай учраас ус төрөгч нь гели болон хувирах цөмийн урвал явагдаж байдаг. Ганцхан секундэд 600 тэрбум килограмм ус төрөгчийг гели болгон хувиргаж 4 тэрбум килограмм бодисыг энерги болгон хувиргадаг гэжээ. Нарны цөмд үүссэн энэхүү бодис хэдэн мянган жилийг зарцуулж байж гадарх дээр цацагддаг. Энэ нь яг л данхтай ус буслахтай төстэй. Халсан хэсгүүд нь дээш бүргэлж хөрсөн хэсэг нь доош бууна. Уг наран дээр гიშгэж болох хатуу гадарга байхгүй л дээ. Гэхдээ бидний гадаргуу гэж нэрлэдэг байгаа зүйлийг фотосфер гэдэг. Бидний нарны толб гэж нэрлэдэг байгаа зүйл маань үнэндээ ямар нэг хуурай газар биш. Бусад хэсгээс харьцангуй хүйтэн буюу 2500 градус байдаг болохоор бусад хэсгээсээ бараан харагддаг. Нарны соронзон орон маш хүчтэй. Гэхдээ соронзон орон нь жигд бус баг зэрэг тогтворгүй. Тийм учраас зарим үед нарны гадарга дээр аврах том нарны шуургууд гарч ирдэг. Нарны соронзон орнын дунджаар 8-14 жил тутамд нэг удаа идэвхждэг. Харин 2025 онд тийм идэвхжил болох төлөвтэй байгаа. Ийм идэвхжилтэй үед дэлхийн радио холбоо цахилгааны сүлжээнүүд тасарч сансрын нисгчдэд хортойгоор нөлөөлж болдог. Өнгөрсөн удаад 2012 онд болсон нарны идэвхжил нь харьцангуй сул хүчтэй байсан бол энэ онд болох идэвхжил нэлээд хүчтэй болж магадгүй байгаа юм. Нарны идэвхжлийн үед иондсон бөмбөсийн урсгал нарнаас 1200 км/цагийн хурдтай цацагддаг. Хэдийгээр ийм цацраг дэлхийг онох магадлал бага ч гэсэн хэд том хэмжээний цацраг дэлхийг онох магадлалтай. Тийм тохиолдолд дэлхийн соронзон орны хамгаалалт нэмгэрч соронзон шуурга гэгч зүйл болдог. Тэгвэл 2 сарын ихэр наран дээр байсан толбонууд мэдэгдэхүйц хэмжээгээр ихсжээ. Энэ бичлэгт нарны толбонууд ганцхан хоногийн дотор хэрхэн өөрчлөгдөж байгааг харж болно. Ер нь наран дээрх толбонууд ихсэх тусам нарны хүчтэй идэвхжил болдгийг тогтоогод байгаа юм. 1859 онд анх Каррингтоны үйл явдал нэрээр түүхэнд бичигдэн үлдсэн нарны шуурга. Тухайн үед телеграфаас өөр харилцаа холбооны төхөөрөмж байгаагүй. Нарны шуургын улмаас Европ, Хойд Америк даяар сүлжээ тасарч операторууд эвдэрсэн төхөөрөмжний тогонд цохиулж байсан гэдэг. Туйлын туяа ихэнхдээ туйл орчимд харагддаг бол тухайн үед халуун орны бүс нутгуудад ч харагдсан тухай тэмдэглэл үлдсэн байдаг. Харин 1989 онд болсон бас нэгэн нарны идэвхжлийн улмаас Канадын Квебек мужийн цахилгаан тасарч 6 сая хүн 9 цагийн туршид гэрэл цахилгаангүй болсон байдаг. Тэгвэл саяхан 2022 онд Elon Musk-ийн Starlink төслийн 40 орчим хиймэл дагуул нарны идэвхжлээс болж хяналтаас гарч агаар мандал руу унаж чадсан ба 50 сая долларын хохирол учирчээ. Тэгвэл маш хүчтэй нарны шуурга дэлхийд ирвэл юу болох вэ? Хор хөнөөл нь нэлээд их. Гар утас, интернет, хиймэл дагуулын холбоонууд, банкны сүлжээ, онлайн худалдаа гэд цахилгаанаас хамааралтай маш олон зүйлс тасрах аюултай. GPS гэх мэт навигацийн систем тасарснаас болж нисэх онгоцнууд зүг чигээ алдаж аюулгүй буухад ч хэцүү болно. Хүмүүс бид төрсөн цагаас хойш нарыг өдөр болгон хардаг учраас нэг их тоохоо болчихсон. Гэхдээ жаахан хэтрүүлээд хэлэхэд бид хизээж дэлбэрч магадгүй аврах том бөмбөлгийг хараад баярлаад сууж байгаа хүүхэд гэж хэлж болох юм. Хэдийгээр нар одоо амьдралынхаа дөнгөж хагасыг нь туулж байгаа гэж үздэгч нарны цөмд яг юу болж байгааг хизээ хэрхэн өөрчлөгдөж сөрөг төрж болохыг үнэндээ хэн ч мэдэхгүй.
Бид нарыг нар гэж хардгаас биш, од гэдгийг нь мартчихдаг. Үнэндээ од бол ертөнцийн хамгийн аимшигтай зүйлсүүдийн нэг. За тэр яах вэ? Айлах гэсэн юм биш шүү. Ойрын хэдэн тэрбум жилдээ нар маань асуудалгүй байх гэж найдаж байна. Parker Solar Probe. Бид нарны аймгийн гаргуудыг судлахаар хэд хэдэн хөлөг илгээсэн. Гэхдээ нарыг судлах, наранд ойртож очно гэдэг бидний хувьд технологийн нэлээд том сорилт. Нарыг гараар бариад аммаар ойрхон харагдагч үнэндээ тийм биш. Тэр биднээс 150 км-ийн зайд оршдог. 100 км/цагийн хурдтай машинаар явлаа гэхэд 171 жил. Харин явган алхвал 3536 жил явах болно. Тэгвэл 2018 онд NASA-гаас Parker Solar Probe хэмээх сансрын робот станцыг хөргөсөн. 7 жилийн хугацаанд нарыг 24 удаа тойрохдоо нарны цахилгаан соронзон долгион нарны титмийг судалж, дэлхийд үзүүлэх нөлөө нарны аймгийн үзлийг судлахад маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Хөлөг 555 кг жинтэй, 50 кг ачаа нэмж зөөвөрлөх чадвартай, 3 м орчим аврын хэмжээтэй, нарны халуун илж цацрагт байнаас хамгаалсан тусгай хамгаалтын бүрхүүлтэй. Өнгөрсөн шинэ жилээс хэдхэн хоногийн өмнө нэгэн гайхалтай үйл явдал болсон. 12 сарын 24-нд Parker Solar Probe хөлөг нарны гадаргууд 6.1 сая км ойртож чадсан байна. Энд гайхаад байх юу байгаа? 6 сая км гэдэг чинь хол цай шүү дээ гэж магадгүй. Үнэндээ тийм биш. Наранд 6 сая км ойртохын тулд хүмүүс 60 жил хүлээсэн билээ. Хөлөг наранд ойртох үед хөлгийн гаднах температур 1000 орчим градус байсан. Галтуулын халуун лав 700-аас 1200 градус орчим байдаг. Ийм халуунд төмөр байсан ч хайлах ёстой. Тэгвэл хөлөг TPS буюу Thermal Protection System гэж нэрлэдэг хамгаалтын бамбаатай. Энэ бамбаа нь 2.4 м диаметртэй, 12 см орчим зузаан, тусгай нүрс төрөгчийн нийлмэл материалаар хийгдсэн. Бичлэгдээр гарч байгаачлан энэ бамбаа маш хөнгөн материалтай. Гэхдээ хөлөг зөвхөн энэ бамбаатай талаараа нар руу харсан байдалтай байдаг. Учир нь хөлөг бүхэлдээ хамгаалтаар бүрхэгдээгүй учраас бусад хэсгүүд хит халуунд тэсвэрлэх боломжгүй. Энэхүү тусгай хамгаалтын ачаар хөлгийн бусад хэсгүүд нэмэх 30 градусаас илүү халдаггүй. Энэхүү хөлөг зөвхөн наранд хамгийн ойртож очисноор зогссонгүй. Хүн төрөлхтний бүтээж чадсан түүхэндх хамгийн хурдан хөлөг болсон. Гэхдээ хөлөг энэ хурдыг зөвхөн өөрийн хүчээр олж аваагүй. Нар болон сугар гаригийн таталцлыг ашиглан слиншот буюу дүүгүрт гаргаар хурдаа нэмсэн. Нарыг тойрох бүрдээ хурдаа нэмсээр хамгийн их ойртох үедээ 691,000 км/цаг буюу секундэд 192 км хурдалсан байна. Улаанбаатараас Дархан хүртэл ердөө ганцхан секундэд хангалттай. Нарны гадаргуу дээр 5000 орчим градус халуун байдаг бол нарны титэм хэсэгт 1-2 сая градус халуун байдаг. Үүний учрыг одоогоор олж нээгээгүй нарны соронзон оронтой холбоотой байж магадгүй. Хит их энергийн ялгарл нь титэм хэсгийг илүү халаадаг байх гэж үзэж байгаа. Энгийнүүдээр нарны титмийг харах боломжгүй боловч нар хэртэлтийн үед үүнийг харж болдог. Нарыг судлахаар ягаад хүн явуулаагүй вэ? Хэд хэдэн шалтгаантай. Наранд ойртох тусам хор цацрагийн хэмжээ ихсдэг. Гамма, X-ray цацрагууд нь бараг бүх биетийг нэвтлэх чадвартай учраас хүмүүс одоогоор ийм сансрын цацрагаас бүрэн хамгаалсан технологи бүтээж амжаагүй байгаа. Тиймээс наранд хүн ойртож очих нь шууд үхэлд хүргэх аюултай. Мөн энэ төсөл 7 жил үргэлжилсэн учраас ийм урт хугацаанд сансарт байх нь сэтгэл зүйн болон биеийн хувьд хүний хийж чадах зүйл биш юм. Ер нь ч тэгээд маш сайн химэл оюун ухаанаар тооцоолж зураг бичлэг авч байхад тийшээ хүн явуулах шаардлага байхгүй бизээ. Энэ бол Parker Solar Probe-ийн наранд ойртох үедээ хийсэн бичлэг. Нарны салхи болон эрс дэр суур амьсгал ямар байдаг талаар багцгсан ойлголт авахд хүргэж байгаа юм. Нарыг илүү сайн судлах нь бидний өдөр тутмын амьдрал, нарны идэвхжил, цаашид нөлөөлөх нөлөөгээд маш олон зүйлийг мэдэхэд тус болох юм. Магадгүй бид хизээ нэгэн цагт өөр одны аймгийг зорихоор бол энэ мэдээллүүд нь хүн төрөлхтөнд хамгийн хэрэгтэй зүйл байх болно. Энэ удаагийн дугаарыг энэ түрээд төр зогсоё. Харин дараагийн дугаараар бүрч сонирхолтой зүйл хүлээж байгаа шүү. Лайк, subscribe марталгүй дараарай.